Монгол хэл бичгийн суур мэдлэг. Өөрийн 2 өдөр дотор бол одоо бага сургуулийн хүүхдүүдийн ихшгэр төгссөн болоод гівэлчэр төгссөн гэж юу хэлдэг юм бэ гэдэг ариу асуугаад ирж байна. Би энэ дээр нэг дүрм шингэлт хийе. Тэгвэл энэ ихшгэр төгссөн үгэ гэдэг ч юм уу. Ихшгэр долоогоор төгссөн үгэ гэсэн үг. За тэгвэл үлдсэн нь бүр гівэлчэр төгссөн үг. Үлдсэн бүр гівэлчэр төгссөн. Тэгвэл гівэлчэр төгссөн гэдэг чинь одоо баг юуг нь хэлээд байдаг юм бэ? Би одоо энэ дээр шүү дээ. Дэвсгэр ус манус ингээд дэвсгэр ус дотор бол юм 12 дэвсгэр ус гэдэг. 12 дэвсгэр ус. 12 дэвсгэр ус дотор энийг нь зөөлөн дэвсгэр, энийг нь хатуу дэвсгэр, энийг нь болохоор их шиг дэвсгэр. Тэгэхээр яагаад энийг их шиг дэвсгэр гэдэг? Энд чи их шиг. Өөрөөр хэлбэл их шиг төгсөн үгээр дотор энэ их шиг дэвсгэр ч юм аа. Тэгвэл одоо үлдсэн 10. Энэ 10 дэвсгэр усээр төгссөн учраас гівэлчээр төгссөн юм. Бага сургуулийн одоо доор оны бага сургуулийн хэмжээд одоо энийг ингээд ойлгож байгаа хамгийн баттай хэмжээ гэсэн үг. Хэрвээ тэрнээс цааш ондоо юу байна вэ? Өөрөөр хэлбэл энэ дэвсгэр үсгээс гадна гівэлчээр төгссөн. Өөрөөр хэлбэл манайс гівэлч нэг алиг үсгэр төгссөн. Би дээр одоо алиг үсгээ зааж байгаа. Их ариун алиг үсгэр байна. Алиг үсгэр төгссөн чинь мөн гівэлчээр төгссөн гэсэн үг мөн. Ийм л алиг үсгэр төгссөн гэж бага сургуулийн хэмжээнд дотроо тийм арим байхгүй. Тэр алиг үсгэр төгссөн гэж бага сургуулийн үсгэн дотор их оруулаад яриад байгаа учраас байхгүй. Учир нь би ч хамгийн амархан ойлгохноор минут за энэ байж минут секунд гэж байна. За энэ танц бүжгэлнэ. Энэ бага сургуулийн хэмжээнд хаана ирнэ. За танк дапо танк гэж хатар танк юм. За энэ хүний нэр гадар усан хүний нэр. Чехов одоо гих метр одоо зээл үгэнд хэрэглэсэн алиг үсгэрсэн. Энэгээр төгссөн гэж мөн гівэлчээр төгссөн юм. Иймээс хамгийн баттай юм да. Мөн ийм 10 дэвсгэр үсгэр төгссөн учраас гівэлчээр төгссөн гэсэн юм. За тэгэхээр үзээд хөдөө энэ дэвсгэр үсгэр байхгүй. Их шиг. Айл ийдэр төгсөж гівэлч. Нохоо ий энэ их шиг дэвсгэр. Тэгвэл энэ их шиг дэвсгэр. Гэр энэ дотор батчихж. За боо энэ дэвсгэр үсгэр биш. Өөрөөр их шиг долооны уугаар төгсөн боо. За хятад эд дэвсгэр үсгийн хятад сан хөмөргийн сан энэ зүгээр мэдээд хүү хөнгөж хэлдэг хүү за энэ чинь юу дэвсгэр юм. Ингээд энэ чинь их шиг төгсөн. За энэ тэг 1 2 3 тэг гэдэг энэ шил. За энэ шили энэ гэж дэвсгэр үсэг биш юм. Энэ чинь их шиг төгсөн ба. За лох хуу за энэ ч бол их шиг долоор төгсөн. Энэ дэвсгэр одоо энэ дотор ярих бол энэ чинь их шиг юм. Энэ их шиг. Гэхдээ энэ чинь дэвсгэр үсэг. Энэ дэвсгэр үсэг биш. Энийг ялгаж чадчихна. Дахиад үгс энэ. За ав тэр юмыг авч өгөх юм. За барс шилдөө тэр барс гэж энэгээр төгсөн. Идэж энэ идэж их шиг төгсөн. Иймээс их шиг юу чинь ялгадаг юу нь бол хамгийн энгийн юугаар явж дэвсгэр үсгээр очиад ялгаад авал болсон. Энэ дотор энэ хоёр ишгтэй багтнаас уу. За миний сайн хэлдэг одоо энэ гівэлчээр төгсөн. Тэгвэл би энэ дэр бас гөөмөрөөгөө бас ярьсан. Одоо гөөмөрөөг нь одоо олны гэхдээ одоо ариус. Энэ үсэг бол юу гэдэг үсгэд энэ галиг үсэг шиг. Би дээр галиг үсэг тааж галиг үсэг. Гэхдээ энэ чинь энэ зээл үгэн дээр хэрэгэлдэг. Энэ чинь их шиг төгсөн үг. Энэ харин гівэлчээр төгсөн биш. Энийг энэ дотор онцгой би дахиад нэмээд тайлбарлаж. Энэ бол ийм юм уу бага сургуулийн хэмжээнд дотор их шиг төгсөн, гівэлчээр төгсөн гэж нэг ялгуулаад байгаа хүчин байна. Масуу энгийн ном уншдаг мануусын ярианы үгэн дотор тэрийг ялгарч чадчих болчихноос үг. Би өнөөдөр энэ гівэлчээр төгсөн, их шиг төгсөн гэдэг ингээд дөм шингэлтэйгээд та нартаа тавилаа. За та нар хүлээн авсансан баярлалаа. Баярлалаа.